Монголын марк шийдрийн холбооны 30 жилийн ойн нэрэмжит эрдэм шинжилгээний үндэсний баг хурал, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс 5 толгой, оюу толгой, энержи ресурс зэрэг уул уурхайн томоохон үйлдвэр компаниудын судлаач, инженер, шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутнууд уул уурхайн салбарын эрдэмтэн докторууд оролцож байна. Эрдэм шинжилгээний баг хурал нь судлаач, инженер, судлаач, оюутан гэсэн хоёр ангиллалд явагдаж, шилдэг судалгааны ажлыг тодруулахаас гадна уул уурхайн марк шийдэр инженерүүд салбар өнөөгийн байдал, чиг хандлагын талаар хэлэлцэж зөвлөмж санал гаргаж байгаа юм. Орд газрыг илэр болон дал дараагаар ашиглах явцад төлөвлөлтөөс эхлээд олборлоо дуусах хүртэлх бүхий л үе шатанд мэдээллийг боловсруулах, баримтжуулах, хэмжих, тооцоолох, зураглах зэрэг ажлыг марк шийдрүүд гүйцэтгэдэг. Тиймээс энэ мэргэжлийн нарийн төлөвлөлт бүхий судалгаа шинжилгээний ажлын үр дүн Монголын уул уурхайн салбар чухал нөлөөтэй. Улсын холбооны улсын ерхүү хотод болсон олон улсын марк шийдрийн холбооны 19-р их хурал за мөн 9 сарын 26-27 оны өдрүүдэд төрийн ордонд болсон Монгол улсын ерөнхий сайд Ухнагийн хөрөлсөхийн эвэлдэр зохион байгуулсан шинжлэх ухааны ажилтны улсын анх дахь зөвлөгөөн за мөн одоо өнөөдөр маргааш бол одоо саяхан болж өнгөрсөн Эрдэнэт хотын ой мөн Эрдэнэт уулын Эрдэнэт үйлдвэр төрийн өмчийн үйлдвэрийн газрын бас төрсөн өдөр зэрэг юм онцгой үйл явдлуудын хүрээнд энэ манай эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдах гэж байгаа нь бас өндөр ач холбогдолтой болж байна. За Монголын марк шийдрүүд одоо жил болгон ийм өндөр одоо ач холбогдол өгч эрдэм шинжилгээний хуралыг зохион байгуулж ирсэн. За сая Оросын холбоонд улсад болсон олон улсын марк шийдрийн холбооны хурлын үеэр Эрдэнэт үйлдвэр төрийн өмчийн үйлдвэрийн газрын ерөнхий захирал, шинжлэх ухааны доктор, өөрөө марк шийдэр инженер Бадамсран захирал бид хоёр энэчээ зохион байгуулах талаар харилцан ярилцаж тохиролцож өнөөдөр энд биднээс цуглаад байна. За өнөөдөр сайхан өдөр байна. Манай үйлдвэр дээр олон чухал арга хэмжээнүүд зохион байгуулагдж байна. За тэрний нэг бол Монголын марк шийдрүүдийн холбооны 30 жилийн ойн нэрэмжит эрдэм шинжилгээний баг хурал болж байна. За энэ эрдэм шинжилгээний баг хуралд бол Монголын одоо нийт марк шийдрүүдийн төлөөлөл, уурхай бүрийн төлөөлөл энд оролцож байна. За энд мөн оюутан залуучууд оролцож байна. Тэгээд энд уул уурхайн олборлох үе шатнаас эхлээд хаягдлын аж ахуй хүртэлх энэ бүхэл бүтэн их нарийн чухал дамжлагуудад марк шийдрийн үүрэг оройл ямар юм? Энэ дамжлагуудад ямар тулгамдсан асуудлууд байна? Ямар асуудлуудад анхаарах учиртай юм? Тэрнийг шийдвэрлэх зөв зүйтэй алхмууд ямар юм байгаа гэдгийг хэлэлцэж ухаанаа уралдуулсан томоохон илтгэлүүд тавигдана. Энэгээрээ бол ач холбогдолтой. Энэ бол ач холбогдол нь Монголын энэ уул уурхайн салбартаач за ялангуяа марк шийдрийн шинжлэх ухаанд их тийм ач холбогдолтой арга хэмжээ болж байна. Монголын марк шийдрийн холбоо нь Монгол улсын анхны төрийн бус байгууллагуудын нэг юм. Эрдэнэт үйлдвэрийн захирал агсан Шагдрын отхон бэлэг 1988 онд Оросын холбооны улсад болсон олон улсын марк шийдрүүдийн хуралд оролцож ирээд 1989 оны 12 сарын 15-нд Монголын марк шийдрүүдийн холбоог байгуулж байсан түүхтэй. Эрдэнэтийн овооны ордод хайгуул хийж нөөцийг тогтоон улмаар үйлдвэр байгуулах шийдэл төрсөн. Тэртээ 1976 онд Эрдэнэт үйлдвэрийн геолог марк шийдрийн хилтэс байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрт 17 марк шийдэр инженерүүд ажиллаж олборлсон хөдрийн хэмжээ, хүдэрдэх ашигт малтамлын агуулгах чанар, нөөцийг ангилан тооцох ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ, бажимлын агуулгын хэмжилт тооцоолол хийж, хаягдлын аж ахуйн технологийн үйл ажиллагаанд хяналт мониторинг хийдэг. Эрдэм шинжилгээний баг хурлын эхний шалгаруулалт Улаанбаатар хотноо зохион байгуулагджээ. Судлаач, инженерүүд уул уурхайн чиглэлээр суралцж байгаа оюутнуудын мэдлэгийг дээшлүүлж, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлах, судлах зорилгоор жил бүр үндэсний хэмжээний энэхүү баг хурлыг зохион байгуулдаг байна. Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтанд орсны 41 жилийн түүхэн ойн өдөр маргааш буюу 12 сарын 14-нд тохионо. Энэ өдөрт зориулан уул уурхайн хөгжлийн шинжлэх ухааны үндэстэйгээр хөгжүүлэх, салбарын хөгжилд мэргэжлийн марк шийдрүүдийн санаачлалыг тусгах зорилгоор Эрдэнэт үйлдвэр Монголын марк шийдрийн холбоо хамтран өнөөдрийн эрдэм шинжилгээний баг хурлыг зохион байгууллаа.